За сайн байна уу? Томьёогийн Тэмүүлэн байна. Би саяхан Америкийн нэгдсэн улсын засгийн газрын сэтгэлч хөтөлбөр Global Grad тэмцээд Америкийн Индиана мужийн Ball State гэдэг сургуульд нэг семестр суралцахаар ирсэн байгаа. За өнөөдрийнхөө бичлэгээр та бүхэндээ Америкийн оюутнуудыг ямар орчинд суралцаж, ямар хон орчинд амьдарч үгүй гэдгийг боддоор харуулахыг хичээх болно. За тэгээ манай сургуультай танилцгаая. За яг одоо би хичээлээ суугаад хамгийн тохиромжтой бас тухтай газараа ирсэн сууж байна. Энэ болохоор манай архитектор болон хот төлөвлөлтийн барилгын яг урдлынхын террас байгаа. За сургуулийнхаа талаар товчхон танилцуулга юм дөрөнд өгөх юм бол анх 1918 онд байгуулагдсан. Одоо 100 гаруй жилийн настай. За тэгээ 21,000 бакалавр болон магистрийн оюутнуудтай байдаг. За эдгээрээс ер нь бол 4,000 гаруй гадаад олон улсын оюутнууд гэж явд юм байлээ. Гэхдээ ерөнхийдөө айгүйх яг Америкчууд, угуул Америкчууд ялангуяа яг Индиана мужийн оюутнууд бол маш их суралцдаг юм байлээ. За кампусны тухай тавчхан мэдээлэл өгөх юм бол нийт 600,000 гаруй метр квадрат хэмжээтэй. Гэхдээ улсынхаа хэмжээнд ер нь бол нэг том кампустай орохгүй. Гэхдээ манай кампусны надад айгүй таалагддаг юм гэх юм бол чи яг доорноосоо гараад 15 минутын дотор ер нь өөрийнхөө хүссэн барилга руу алхаад очих боломжтой айгүй таалагддаг. Түүнээс гадна кампусны нэг цэгээс нөгөө цэг рүү явах гэж байгаа бол сургууль дотор дандаа үнэгүй автобуснууд бүр болохгүй бол залгаад за би эндээс энэ хүртэл явах гэсэн юм аа гэдээ дуудах боломжтой үйлчлэгнүүд бас байдаг нь айгүй их таалагдсан. За кампусын орчны хувьд гэх юм бол яг энэ арт харагдж байгаа шиг ер нь бол хаасаагүй мод байдаг. Тэгээ тийм болохоор алхахад ер нь айгүй гоё цэвэр агаартай. Тэгээд манай кампусны яс айгүй сонирхолтой санагдсан Индиана мужаас бүр тогтоогод өгсөн судалгааны зорилттой ой мод байдаг. Тэгэхээр байгаль орчны чиглэлээс суралцж байгаа хүмүүс яг тэр орчинд очиж судалгаа хийх боломжоор хангаж өгсөн айгүй таалагдсан. Нөгөө нэг таалагдсан нь болохоор айгүй гоё музей байд юм байлээ. Тэгээд тэрийг бас удахгүй та нарт харуулъя. Доторхоноос айгүй гоё янз бүрийн уран баримлууд эртний үеэс одоо үлдсэн уран зургууд гэх мэтлэн маш олон зүйлүүд байсан. Тэгээ тэр нь бол ингээд яг суралцж байгаа хүмүүс нь бодит амьдрал дээрээ практикал мэдлэг эзэмшихэд яг тав алхаал одоо ороод айгүй гоё мэдлэг эзэмшихэд гоё санагдсан. Тэгээ цагаан гарын хувьд гэх юм бол энд дөрөв илэрхийлтэй. Гэхдээ Монголтой харьцуулахад 100 нь илүү урт тэгээ өглөн богино. Өгөл ер нь бол айгүй хүүтэрдэг гэж ярьд юм лээ. Гэхдээ Монголтой харьцуулахад хамгийн багадаа хас гаруй хэмрүү хүрдэг гэж би сонссон. Тэгээ одоо 9 сар дуусж байгаа 10 сарын ихэнхэд одоо хүртэл ногооноор байгаа болохоор ер нь бол айгүй гоё цаг агаартай шиг надад санагдсан. За ингээд эндээс цаашаа авах юм бол энэ манай сургуулийн бас нэг бэлэг тэмдэг Бэни гэж нэрлэдэг. Энэний хөшөө байдаг. Энэ доороо жижигхэн усаар орлогчтой. Тэгээ ердөөсөө эндээс ингээд харах юм бол манай кампусын хамгийн гоё үзэсгэлэнтэй байгальтай газар. Тэгээд тэр цаана харагдаж байгаа барилга болохоор Museum of Art гэдэг урлагийн ер нь төв. За тэгээд хэдүүлээ тэндээс очиж манай кампусыг илүү томоор харъя. Томьёо апыг татаад гадаадд суралц.
За одоо би болохоор яг миний мэргэжлийн хичээлд ордог өөрийнхөө сургууль дотроо сууж байна. Хэвчлэн архитектор болон хот төлөвлөлтийн оюутнууд яг энэ барилга дотор хичээлд нь ордог. За академик төвшөнд Монголоос яг юугаар ялгаатай байдаг талаар мэдээлэл өгөх юм бол нэгдүгээрт хичээл болгоны лекц семинар гэж хуваагддаг. Тухайн хичээлийнх нь зааж байгаа багшийн арга барилаас шалтгаалаад хичээл болох нь өөр ордог. За хоёрдугаарт бас нэг ялгаатай санагдсан зүйл нь гэх юм бол лекц семинараас гадна студийн цаг гэж байдаг. За тэр студийн цаг нь 4 кредитийн 7 нагтаа 15 цаг ордог. За энүүгээр яг юу сурах юм бэ гэхлээр тухайн студиэр чи өөрийнхөө мэргэжлийн хүрээнд практикл ур чадвараа 100% хөгжүүлэх боломжтой гэсэн. Удирдагч багштайгаа хамтраад одоо ангиараа нийлээд нэг төсөл хэрэгжүүлдэг ч юм уу эсвэл яг нэг бит бүтээгдэхүүн хийж сурдаг ч юм уу тийм. Лекц семинар сонсохоос илүүтэйгээр яг ажлын төлбөр дээр гараад хийх юмыг хийх боломжийг одоо олгодог гэсэн. За тэгээд жишээ аваад ярих юм бол манай хот төлөвлөлтийн ангийнхан бүгдээр нийлээд Индиана мужийн нэг жижигхэн хотхны хот төлөвлөлтийг тухайн засаг дарагтай хамтраад хийж байгаа. За тэгээд хичээл нь яг бүтэн жилийн туршид яаж ордог вэ гэхлээр 2 семестртэй ерөнхийдөө. Гэхдээ хувийн сургууль бол улсын сургууль бас тухайн сургуулийнхаа удирдлага ямархуу шийдвэр гаргах нь үгдээс шалтгаалаад бас баг зэрэг өөр байж болно. Гэхдээ ерөнхийдөө бол 2 семестртэй байдаг. За энд ингээд суралцдаг оюутнуудын хамгийн том давуу тал нь тухайн сургуультайгаа ойрхон нэг газар амьдарч байгаа болохоор одоо ирж очих тэр хугацаагаа өөрийгөө хөгжүүлэх эсвэл чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх тэр үйл хэрэгт одоо зарцуулах маш их боломжтой байдаг. За тэгээд тэрийг нь ч гэсэн манай сургуулийн хувьд маш сайн хангаж өгсөн гэж би бол хувьдаа дүгнсэн. Жишээ нь одоо фитнес болон спортоор хичээлээ гэхэд тэрийг ингэж хэрэгжүүлэх боломжтой бүхэл бүтэн барилга байгаа. Бас доорныхон доор фитнесийн өрөө гэдэг ч юм уу байдаг болохоор одоо бүхэл цагийг зөв боловсон өнгөрөх бололцоогоор хангаж өгсөн байдаг гэсэн. За тэгээ миний хувьд гэх юм бол энд ирээд Монголд хийж одоо хүссэн ч гэсэн хийж чадаагүй усан цэлж бас сурж байгаа. За чөлөөт цагаараа фитнес болон спортоор хичээлж бие бэлтрээ хөгжүүлэхээс гадна сайн дурын ажил хийх, тухайн хотынхаа зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцох, эсвэл зүгээр сургуулийнхаа оюутнууд нь эсвэл сургуулийн албанаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд оролцоход мэтчлэн маш завгүй амьдралтай байдаг. Зарим үед болохоор зохион байгуулах байгаа гоё үйл ажиллагаанд нь оролцож амжихааргүй ч гэсэн тийм амар шахуу цагийн хууртай байт юм байлээ. Тэгээд ер нь бол айгүйх мэдээлэлээр сайн хангадаг. Надад жишээ нь өдөрт миний сургуулийн имэйл рүү тогтмол 2-3 ингээд мэдээлэл ирдэг гэх юм уу. Одоо өнөөдөр энэ газар ийм үйл ажиллагаа болох чинь маргааш ийм сайн дурын ажиллагаанд чи оролцоорой гэдэг ч юм уу. Мэдээлэлээр юу хангадаг болохоор ерөнхийдөө ийм завтай байх, хийх юм олдохгүй байх гэдэг тийм нөхцөл байдал ер нь үүсдэг. За миний хамрагдж байгаа Global Ugrad гэдэг хөтөлбөрийн бас нэг шаардлага нь чи ирснийхаа дараа хичээлийнхаа хажуугаар 20 цагийн сайн дурын ажил хийх хэрэгтэй гэдэг шаардлага байдаг. За тэгээд би тэрнийх нь хүрээнд 7 хоног болгоны 2 дахь өдөр 2 цаг 30 минутыг миний амьдарч байгаа Мөсий гэдэг хотын номын санд хүүхдүүдтэй ажиллахад зарцуулж байгаа. Тэгэхээр ер нь бол хичээл ахиу хийхдээ хажуугаар нь сайн дурын ажиллаа хийх хэрэгтэй. Бас найзуудтайгаа сургуулийнхаа гоё янз бүрийн ивентэд оролцсон, бие бэлтрээ хөгжүүлнэ гэдэг ер нь бол айгүйх завгүй өдрүүдийг бол энэ дэрснээс хойш өнгөрөөж байгаа. За бид нар тийм оюутны карт байгаа. Тэгээ энийг хайчих юм бол эсвэл энэ байхгүй бол ер нь бол хаашаа ч явж чадахгүй. Хоолоо идэж чадахгүй, бүр доорондоо найлж орж чадахгүй. Тэгэхээр энүүгээр яг юу хийдэг вэ гэхлээр одоо хэрэгтэй өрөөлөг гарахдаа эсвэл яг өөрийнхөө хоолоо идэхдээ яг энэ картыг ашиглана. Хоолны хувьд яг ямар хөө байдаг вэ гэхээр янз бүрийн хүүхдүүд бол өөрсдийнхөө хүслээр тухайн одоо мэл планаа сонгодог. Гэхдээ хичээл орохоос өмнө мөнгө төлөөд бүтэн семестрийнхаа турш хэрэглэх хоолоо эхлээд мөнгө төлждөг гэсэн. Тэгэхээр миний хувьд гэх юм бол өдрийн 3 хоолтой планыг сонгосон байгаа. Тэгэхээр яг ямар хөө байдлаар явагддаг вэ гэхээр өдрийн 3 хоол өглөө 8:30-аас 11 цагийн хооронд өглөөний цайнд явна. Тэгээд тэр нь болохоор $5. Тэгэхээр чи хүссэн газар руугаа ороод $5 багтаагаад хоол аавна гэсэн үг. За ланч динер хоёр болохоор 11 цагаас хойш одоо хоолны газраа хатал шөнийн 12 цаг хүртэл хэрэглэх боломжтой. Тэгээд тусдаа $9 байдаг. Тэгэхээр нэг өдрөө хоолоо идээ дараагийнх нь өдөр нь дахиад шинээр шинжлэгдээд явцдаг гэсэн үг. Тэгэхээр бас айгүй амар. Нөгөө талаасаа энэ картыг сургуулийн эргэн тойронд байдаг газар үзүүлээд тэгээд хөнгөлөлт идэх боломжтой. Ягаад тэгэхээр яг миний амьдарч байгаа энэ Мөнсий гэдэг хотын
ер нь бол хамгийн том сургууль баг энэ хот ингээд энэ сургууль бол айгүй хоосон байхаар том сургууль гэхлээр хүн болгон Ball State-ийг мэддэг. Тэгээ газрууд ер нь бол оюутнуудаа нэлийн хөнгөлт үзүүлэх сонирхолтой байд юм билээ. Тэгээ цайны газрын хувьд гэх юм бол ер нь бол маш олон төрлийн сонголттой. Тэгээд сургууль дээр 2 Starbucks гэдэг, нэг Taco Bell, нэг Chick-fil-A байгаа. Тэгээ тэр нь бол бүр байнгын очиртай байдаг. Нөгөө талаас пастаны газрууд байгаа, сандвич хийдэг газрууд байгаа. Тэгээд яг хамстер ганцхан Аз хоол зардаг газар байдаг. Тэгээ тэрний хөвчлэн Япон хоол зардаг. Тэгээд ер нь бол нэлээд өргөн сонголттой. Гэхдээ хизээч гэрээсээ одоо идэж байгаа юм шиг хоол идэж чадахгүй. Гэхдээ ер нь бол айгүй гой сонголттой байсан надад айгүй таалагдсан. За намын сангийн хувьд гэх юм бол манай сургууль нэг том намын сангийн барилгатай. Тэгээд өөр одоо барилгуудад тухайн нөгөө танхимынхаа жижигхэн 3 шиг намын сан байдаг. За тэгээд миний хувьд гэх юм бол ер нь л хичээлээ хөвчлэн намын сандаас сууж хийдэг. Гэхдээ олон газар хийж үтсэн. Гэхдээ надад бол хамгийн таалагдсан нь манай департаментийн намын сан илүү таалагдсан. Яагаад тэгэхээр илүү жижигхэн, тэгээд дулаахан, тэгээд жижигхэн болохоор нэг хүн байхгүй, илүү тухтай, илүү productive байж чаддаг юм шиг санагдсан. За манай намын сангууд болохоор хамгийн том намын сан өдрөөсөө шалтгаалаад янз бүр байдаг. Гэхдээ ер нь бол 1-4 өдрийн хооронд шөнийн 3 цаг хүртэл ажилладаг. 24 цагийн намын сан бол байхгүй. Харин жижиг намын сангууд нь болохоор оройн 10 цаг хүртэл ажилладаг юм байлээ. Тэгээ нэг таалагдсан юм нь зөвхөн ном биш, одоо камер ч юм уу, микрофон ч юм уу бас түрээслээд би даалтаа их боломжтой гэдэг нь бас айгүй сонирхолтой санагдсан. Тэгээд том намын сангийн барилга дотор яг бичих чадварт нь туслах тэр төвөнд бас байрлал юм билээ. За ингээд манай сургуультай надтай хамт танилцсан та бүхэнд маш их баярлалаа. Яг энэ шиг хэрэгтэй мэдээлэл цаг тухайд авахыг хүсэх юм бол Томьёогийн YouTube хуудсыг subscribe хийгээд хажуудлынх нь хахан дээр дараарай.